Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн санхүүжилтаар Монгол Улсын боловсролын их сургууль, Монголын жижиг зүгийн холбоо хамтран бие хамгаалах Self Defense үндэсний хөтөлбөрийг Ejidийн орон 2 болон хотын төвд аль биесээр хэрэгжүүлж эхэллээ. Жижиг зүгийн спортоор дамжуулан хүүхдүүдийг багаас нь бие хамгаалж сургах, цаашлаад ирээдүйд төв дэлхийн олимпийн аваргуудыг төрүүлэх зорилгоор өнөөдөр Улаанбаатар хотод хүүхдэд зориулсан 2 шинэ клуб өв таалгаа нээлээ. Дэлхийн 190 орон тэдгээрийн дотор Монгол хүүхдийн эрхийг хангах, хамгаалах үйлсэд тэргүүлэгч Дэлхийн байгууллага Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн санхүүжилтаар Монгол улсад байгуулагдсан 2 дахь клуб нь хотын төвд Метромол дэлгүүрийн ард байрлах BB Jiu-Jitsu Academy юм а. Шинэ клубын нээлтийн ажиллагаанд Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн Монгол дахь төлөөлөгч ноён Alex Hikings, Монгол Улсын боловсролын сургуулийн биеийн тамирын сургуулийн захирал доктор Инх сайхан болон Монголын Jiu-Jitsu-гийн холбооны удирдлагуудад баг тамирчид оролцсон юм а. Тус академийн багш тасгалжуулагчаар Jiu-Jitsu-гийн мастерсын хар бор бүсний дэлхийн авраг буян дэлгэр ажиллаж байна. Jiu-Jitsu-гийн шинэ клубүүд ийхүү нэгдснээр хүүхэд багчуудад урам зориг өгч Монгол хүүхдүүдийн мөрөөдлийг хурцлж хөглөж байна. Өнөөдөр мөн Монголын Jiu-Jitsu-гийн холбооны хамт олонд баяр дээр баяр нэмсэн үйл явдал болсон юм. Монголын Jiu-Jitsu-гийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Мөнх шиг фарм хязгаарлагдмал хувьцаат компани захирал Огнооны саран гэрэл Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар төрийн дэд шагнал Алтан гац одонгоор шагнаглаа. Тэрбээр 2015 оноос хойш Монголын Jiu-Jitsu-гийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн мөнгөн гишүүнээр ажиллаж баг тамирчдаа дэмжиж байна. Мөн Монголын Jiu-Jitsu-гийн холбооны тамирчдын зөвлөлийн дарга Намсрай Жовын Мөнх хоёр өнөөдөр Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар хөдөлмөрийн хүндэт медаль хүртлээ. Мөнх хоёр нь Jiu-Jitsu-гийн ягаан бүстэй 2017 оноос хойш тамирчдын зөвлөлийн даргаар ажиллаж байгаа бөгөөд тэрбээр Азийн аврах шалгаруулах тэмцээний мөнгөн медаль, олон улсын тэмцээний алт мөнгө хүрэл медалийн эзэн, олон улсын шүүгч юм а. Тэр юу унцсан